За өнөөдөр эдийн засгийн хямрал дээрээс нь одоо энэ уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үндэс нь буурж байгаатай холбогдуулаад гэж ойлгож байгаа боловч нөгөө талаасаа бидний байх газар л бол төлөгч юм л дээ. 10-аад жилийн өмнө хэдүүлээ 15 их нийтийн нийт төсөвтэй болоод байсан. Тэгээ энэс хойш их огцом өссөн. Тийм учраас зарчмын хувьд дэмжиж байгаа. Орж ирж байгаа бүх хасах танах болгоныг бол дэмжинэ. Яагаад гэвэл энэ урсгал зардлыг 15 их нийттэй болгож бид нар цаашдаа валютын болон одоо энэ гадаад уул уурхайн бүтээгдэхүүний эрсдлээс хамгаалагдах юм. Харин цаашдаа энэ урсгал зардлыг нэмэхгүйгээр илүү үнэхээр өгөөж гардаг юм бол тэрийгэ тэр хөрөнгө оруулалт маркло хийхгүй бол өнгөрсөн хэдэн жилийн одоо уул уурхайн энэ өрсөлтийг бид нар бол эдийн засгтаа үр ашигтайгаар ашиглаж чадсангүй. Тийм учраас дахиад хэлье. Энийг бол дэмжин цаашдаа бүр 15 их урсгал зардлыг 15 их 80 хүртэл нэмж хэрэгтэй. Харин эдийн засгийн хөгжлийн яамд нэг анхааруулах зүйл байгаа нь ерөөсөө энэ Монгол улсын төсөв өөрөө төвлөрсөн болцсон. Орон нутаг тэр тусмаа сум аймагуд бол өөрийнхөө төсвөөрөө юугаа хийдэг, юугаа хөгжүүлдэг, цаашаа бие дагаад хөгжөөд явах энэ боломж бараг байхгүй. Нэг сумын жорлон барьжсэн ч гэсэн улсын төсвөөс л авч идэг. Энийн чинь цаана нөгөө л уул уурхайн орлогод байж байгаа. Тэгэхээр энэ сум орон нутгууд яаж хөгжих юм? Ялангуяа өөрсдөө бие даасан байдлаар юугаа хариуцах юм? Улсын төсвөөр ерөнхийд нь юуг нь хийх юм? Юуг нь хийхгүй байх гэдэг юм а нэгдүгээрт зааглах зайлшгүй шаардлагатай байгаа. Хоёрдугаарт энэ цалин хөлс урамшууллын систем байх нь байна. Гэхдээ салбар болгон дээр өөр одоо салбар болгон лоббицээр байгаад үнийг уралдаж нэмдэг болцсон. Энийг нэг горимдор болох хэрэгтэй. Монгол улс чинь ажил мэргэжлэр үйл ялтгаалаад төрийн албаа хаагч гэдэг ганцхан зарчимд бол орохгүй бол зарим салбарт ажиллаж байгаа нь элдв доллар нэмэгдлүүд аваад байдаг. Зарим салбарт ажиллаж байгаа нь авч чаддаггүй учраас дараагийн удаа тэрийг нэмэгдүүлэх гэж ингэж оролддог. Тэгээ ингээд цалин нэмэгдлийн одоо уралдаан болоо явчихж байна. Гуравдугаар тэр хөрөнгө гэж нэрлээд байгаа тэр сум орон нутгаар байгаа тавиад байгаа зардлууд чинь эргээ зардал нэхэд байгаа шүү дээ. Тийм учраас эцсийн дүндээ Монгол улс орон нутгаасаа эхэлж хөгжинэ. Монголчууд юу хийдгийг тэр хөдөө аж ахуй, мал аж ахуйгасаа хөгжинэ. Бие даасан эдийн засгийн нэгжүүдээсээ хөгжинэ. Энэ бодлогыг одоо яг энэ хүндрэлтэй төсөв санхүү ярьж байгаа хүн болгон одоо урсгал зардлаа хасъя гэж ярьдаг болсон байна. Яг энэ цаг үед одоо зөв чиглүүлэх ёстой. Ер нь энэ хасъя гэсэнхээсээ илүү хасагдах ёстой, цаашдаа ч улам хасагдах ёстой, зөв хэмжээлүүгөө очих ёстой. Түрүүний дээр Алтан уяг даргын бас хэлдэг зөв шүү. Ер нь бол энэ ерөнхий сайд энэ засгийн газраас том зургаараа ийм бодлого явуулна, ийм үр дүнд хүргэн та бүхэн дэмжиж өгөөрэй гэж хэлж хагаад дотор нь нэгдүгээр алхам, хоёрдугаар алхам, гуравдугаар алхам гэж явуул гişүүдэд ч гэсэн илүү ойлгогдно. Дараа нь нэг бүрчлэн хэсэгчлэн булангаас нь ороогоод байхгүй эцсийн үр дүнд хүрэх эдийн засгийн дээр тэнцвэр төрөх тэр цэглүүгээ зөв явуучих байх шүү. Тэрийг бас та хэд бас үгийг авч ашиглаж одоо энэ асуудлаа ойлгуулах тал дээр бол давуу тал болгож ашиглах хэрэгтэй гэж ингэж бодож байна. Тийм учраас дахиад энэ хэлье. Одоо энд орж ирэх, цаашдаа намар орж ирэх төсвийг ийм үр дүндээ болгох юмаа гэдэг бодлогоо бас төлхөөдөө ярьж ойлгуулж бас ингээд гişүүдээсээ дэмжлэг авч ажиллаарай гэж та бүхэнд хэлэх байна.